Тэгээд бид энэ бүхэндээр маш хашир хандсан гэж ойлгож байна. Тэнгэр даатгалт компани даатгуулсан байсан. Үндэ бид даатгалын тухай маш бага юм эсвэл буруу ойлголттой байдаг юм билээ л дээ. Ер нь бол гадны маш олон кинонууд бол уран бүтээлчтэй болон техникийн даатгдаг юм билээ. Энэ одоо зүйл улам одоо хэрэгжиж ажил хэрэг болоосаа гэж бид нэр яг энэ усны сцен дээр бодож ирсэн шүү. Тэгээд бидний хийж байгаа эрсдэлтэй зүйл болгон даатгагдсан гэсэн утгаараа бид их сэтгэл тайван одоо тайвширсан бас зураг авалтанд орч чадсан. Миний хувьд ер нь манай тэр хоёр жүжигчний хувьд гэсэн анх удаа усан дотор зураг авуулж байгаа тийм тохиолдол байсан. Миний хувьд бол усан сэлдэг. Тэгээ би өөрийгөө усанд бол ишээ зүгээр 5 м тунд ороод зүгээр загас жарах ашиг л байх юм байх гэж бодсон чинь яг тэр зураг авалтанд бол яг тийм байдаг юм байлаа. Тэгээд айл болох тэр нөгөө биднийг очиход яг жүжигчин тус бүр дээр нэг аврагч тасгалжуулагч гэж жүжигчдийг эхлээд төрийн хувцыг өмсгөөс гадна нэг юм бэлтгэлийн хувц өмсүүлж. Тэгэл бэлтгэлийн хувцыг өмсүүлэл за ус руу яг ингэж орно. Усны дотор ингэж амьсгаа авна гэх бүтэн 2 цагийн хичээл бид нарт зааж байгаа. Юмыг удирдах авч явж тэгээ зураг авалтаа хийх гэдэг бол зөвхөн нэг хүний шийдвэрээс гадна бие биенийхээ нүдийг харах тэр дотоод сэтгэлийн шийдвэрээс ихтэй бас шалтгаалдаг. Тэгэхэд манай зураглаач болоод гол дүрийг зулаа хоёр маань нүд нь асаад энэ зураг авалтыг заавал авах ёстой гэдэг тийм шийдэмгийгээр тэр бэлтгэлийн усны хувцсыг өмсөд зураг авалтын одоо тэр усны бэлтгэлийн жоохон 1 м-ийн гүнтэй хэсэг рүү орж байхад би бол дотроо тэр гүнзгий 5 м-ийн гүнд оруулсан тэр машиныг харахтаа ер нь бол зүгээр одоо тэр найр бэлгшин суудлын тэр том шилний цаана ард суудаг юм байлээ л дээ. Тэрийг харж байхдаа за та энэ зураг авалтыг өөрөөр яаж шийдэж болох вэ гэдэг бодол толгоонд иргэжсэн. Машинаа жоохон дээшлүүлж болох уу гэхээр хитрхий дээшлүүлэх юм бол дээдлийн нөгөө усны чинь төвшин ингээ харагдаад ингээ зураг авалт амжилтгүй болноо наа чинь хуурмаг болно гэдэг зүйл байсан. За тэгээ хоёрдугаар одоо хүсэх зүйл нь юу гэхээр 5 м-ийн гүн рүү ороход мэдээж бас сайн би 5 м-ийн гүн рүү шумбаж үзчихлээсэн л да. Тэр бол толгоо өвдөн. Тэгээд бүтэн биеийг зүүгээр шивж байгаа юм шиг тийм өндөр даралт үйлчилдэг. Хоёрдугаар чихэндээ хамгаалт хийхгүй бол тэр бараг магадгүй хүний хингэргийг цоолох хэмжээний тийм хүчтэй даралт үүссэн орчин байдаг. Миний хувьд бол тийшээ орох маш амархан санагдчихсэн. За тэгээд зураг авалт эхлэх яг цагтаа тэр усан доорх студид очиход би яг үнийг хэлгээд ихэндээ бол маш сандарч айж исэн. Үнэхээр тэр зурган дээр харж ирснаас илүү гүнзгий амар харагдчихсэн. За тэгээд маа гол дүрийн жүжигчин Зулаагч маань маш их зөрөгтэй байсан. Тэгээ би одоо Зулаагчийг хараад сэтгэл хөдлөөд би Зулаагчийг тагж орсон. Анхны зураг авалт нэлээ амжилттай болсон. Яг тэгэхээр жүжигчдэн бүдээр нүтэндээ шилтэй. Тэгээд масктай байсан. Тэгээд найруулагч биднэрт за одоо анхаар зураг авалт эхэллээ. Маск аав гэдгсэн чинь бүх хүмүүс маск аваад нүдний шилээ авахгүй байгаад тэгсэн чинь зарим нь нүдний шилээ авсан, маск авсан. Ингээ маск авлаад жүжигчин дэрдөө 10 секундын хугацаанд тэр тоглолтыг гаргах хэрэгтэй болчихж байгаа. Надад тайлбарлаж хэлснээр энэ зураг авалтыг одоо чинь маш олон 200 киноны зураг авалтыг авахд 10 секундээс хэтрүүлж зураг авч болохгүй шүү гэдэг тэр хэмжээнээс нь хитэрж манай гол дүрийн жүжигчин 15-аас 20 секунд амьсгаагаар тэр зургандаа орж тоглож байсан нь бол нэг бодлын аимшигтай юм шиг. Нөгөө бодлын миний энэ кинонд маш зөв жүжигчнээ тоглуулж бас энэ киног гаргахын тулд ямар их хөдөлмөр гаргасан байдаг насан туршдаа мартагдахааргүй тийм дурсамж олж үлдсэн. Яг тэр усны зураг авалт үнэхээр хэцүү. Бид нарыг ингээл доошоо ингээд аврагч нар маань ингээд за ерөөсөө ус руу орохдоо би бараг өөрөө ингээд бисэлээд орчиж чаднаа л гэх гээд байгаа юм л. Тэгтэл бол яг тэнд айл болох хөдөлгөөн хийхгүй те. Айл болох ингээд яг л тэр тасгалжуулагч гэдэг би бидний шилийн үзнээс барьж байгаа доошоо ус руу ингээд зөөлхөн төрээл оруулдаг. Тэгээд орсон чинь манай тэр аврагч маань ингээд надтай ингээд машины араас машин цогны цаас
окей гэдэг тэгэхээр би миний чих жоохон өвдөд байна. Гэхдээ зүгээр гэдэг ингээ хасан чинь шууд үүд онгоолгол намайг дээш ингээ чирээд аваад гарцсан. Тэгээд манай охчууд ихчихэд удаад энэ жүжигч миний одоо тохио зангааг ойлгохгүй байна. Гэтэл тэр усан дотор ганцхан тохио байдаг. Ерөөсөө окей гэлдэх юм бол яг окей гэдэг ганцхан юм тохио үзүүлэхэд бүх юм ойлгомжтой бүх зүйл хэвэн байна гэж ойлгоод. Гэтэл би окей гэж өөдөөс нь тохио үзүүлээгүй эрхээ ураагаар нэг одоо үзүүлсэн чинь тэрэн салаад буруутсан. Энэ хөдөлгөөс гэдэг юм маань одоо миний сэтгэлд одоо хизээч мартагдахааргүй анхны одоо тэр дурдтгалуудыг үлдээлээ. Хүн чанар бусдын төлөө сэтгэл зүрхээ өгдөг. Энэ урлагт, энэ уран бүтээлд сэтгэл зүрхээ өгдөг. Энэ чанарыг бол бид нар хизээч худалдаж авч чадахгүй учраас хамгийн түрүүнд дооз энтертэй энэ багт Монголын багаас явах хүмүүс хүн чанар бол нэгдүгээр тавигдах ийм хүмүүсийг л бид нар гол болгосон. Энэ кино сайн муу болсон гэдгийг бол үзэгчд чүрх боловч зүгээр бид нар бас баггүй хугацаанд уран бүтээл хийж үзсний хувьд энэ кино бас нэлээд сайн болсон болов уу гэж бодож байна. Хүн чанараар хамгаалагдсан, хүн чанараар хэмжигдсэн кино учраас сайн болсон болов уу гэж бодож байна. Одоогийн залуучуудын бодол санаа ч гэсэн ерөөсөө л Монгол улстай бай гэсэн тийм сэтгэл байхгүй. Бүгдээрээ л гадагшаа гарах юмсан гэсэн тийм сэтгэлтэй байгаад байгаа юм шиг санагддаг. Энэ болгоны хамгийн гол зүйл учир нь юу гэхээр хүн мөнгөний төлөө битгий яваа гэж хэлж байгаа юм биш. Бас гадаад орн руу битгий аял тэнд хэцүү шүү гэж энэ кинон дээр өгүүлэхийг хүсээгүй. Ганцхан Монгол хүн болж төрсөн хүн би Монгол хүн шүү дээ гэж хэлэхэд хинт ч тоогдохгүй байх байдал өнөөдөр магадгүй дэлхийн өнцөг булан бүрт Монгол хүн тохиолдож яж магадгүй. Бид нар хэдийгээр өнөөдөр Монгол хүн гэж түүхээрээ бахархаж бардамнаж ярьдаг боловч яг үнэн дээр тэр түүх маань бидний амьдралд өнөөдөр тэр одоо чинь Монгол хүн болж төрсний амьдралд тэг болж төрсөн хүнд амьдралд нь хэдий их тус нэмэр болж байгаа вүлээ гэдгийг бас бодит байдал дээр бид нар бодож үзсэн зүйтэй болов уу гэж бодож энэ киног хийх гэж зорьсон юм аа. Тэгэхээр магадгүй бидний кинон дээр өгүүлэх энэ өгүүлэмж маань юу гэхээр зөвхөн Солонгост амьдарч байгаа тэр эмэгтэй тухай биш. Монгол хүн хүний нутагт даяарчлагдсан энэ олон улс хүнд газар оронд очоод хэдий өөрийн гэсэн үн цэнтэй байгаа билээ. Тэр үн цэнээ хин нэгэнд тийм ээ одоо хамгаалуулж чадж гэнэ үгүй юу гэдэг бол нэг талаас хамгийн хүнсэд. Монгол хүн гэдэг чинь нэг нэгээрээ байж энэ чинь Монгол хүмүүс болно шүү дээ 2,800,000 хүн болно. Тэгэд нэг хүнийхэн тухай үйл явдал, нэг хүнийхэн тухай проблемыг бид энэ кинонд дэлгэж гаргаж ирж байгаагаар Монголын бүх проблемыг дэлгэж гаргаж ирж байгаа. Монголын хүмүүсийн гадаадд байгаа амьдрал бас үн цэний талаар дэлгэж гаргаж ирж байгаа кино гэж би дотроо бодож байна. Энэ кино тэгж гарах учиртай. Гэхдээ хүний амьдралын дотор зовлон жаргал хоёр сүлэлдэж байдаг. Тийм ч учраас амьдрал өдрөөр урагшилж байдаг. Тэгэхээр энэ зовлон жаргал хосолсон хүний нутагт эзгүүрсэн, эзэнгүй болсон эмэгтэйд зориулж бас хүний нутагт ажлын төлөө, амьдралын төлөө зүтгэж байгаа эрчүүдэд, бүсгүйчүүд, эхчүүдэд тийм ээ. За бас өнөөдөр Монголдоо ч гэсэн хин нэгэнд үгээ хэлж чадахгүй байгаа яах вэ гэж одоо ганцаардаж байж байгаа бүх хүмүүс зориулж дүүлэн нис найзуудаа монголчууд минь та нар ийм байх учиргүй шүү. Амьдралыг тийм ээ босгож хамтаараа босгож ирэхтэй. Гэхдээ бид нар биеийнхээ тухай их сайн мэддэг байх ёстой гэж бид нар хэлхийг хүсэж дүүлэн нис. Бүр эннээс илүү нис. Эннээс илүү аз жаргал руу тэмүүл гэсэн утга санаа гэдэг байсан. Энэ нэрийг өгч энэ кино хийхээр болсон юм аа. Ready? Action!